бодлогон дээр баяраад 45 шоколад 60 чихрийг хүүхдүүд тэнцүү хувааж өгчээ. Шоколад чихрийг огт үлдээлгүйгээр хамгийн ихтэй хэдэн удамд хийх вэ гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг нэгэн зэрэг хувааж чаддаг тоо байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нэр 45 болон 60 гэдэг тооныхоо хамгийн их ерөнхий хуваагчийг олъё. За тэгэхээр хэдүүлээ 45-ыг анхны тоо өрчтгөн задлах юм бол 3 тоо аваад 15, 3 тоо аваад 5, 5, 1 болох нь. За 60-ыг анхны тоо өрчтгөн тоо аваад 2 тоо аваад 30, 2 тоо аваад 15, 3, 5, 5, 1. Тэр хоёуланд нь нэгэн зэрэг байгаа анхны тоонууд бол 3, 3, 5, 5 байгаа учраас энэ хоёрын хамгийн их ерөнхий хуваагч бол 3-ыг өрчгөн 5 буюу 15 байх нэ. Тэгэхээр хамгийн ихтэй 15 удамд хийж болно гэд Б хариулт байх нь. За 16 дахь бодлогон дээр зураг дээрх дүрсийн периметр нь 40 см бол талбайг олоорой гинэ. За тэгэхээр талбайг олохын тулд би энэ дэр нэмэлт байгуулт энэ оройгоос яг ингээд ийшээгээ үсгээд нэг квадрат үсгээд үзье. За тэгэх юм бол бид нарт юу өгөх вэ гэхээр за энэ хоёр тал маань тэнцүү гэдэг өгсөн байгаа тийм ээ. Тэгэхээр би 40-оос энд мэдэгдэж байгаа хоёрыг хасаад үгүй 14 дээр 10-ыг нэмэхээр 24 гээд 16. 16 маань тэнцүү учраас 16-г 2 туваагаад энэ талын маань урт бол за 8 см, энэ 8 см. Тэгэхээр энэ 8 бол энийг ашиглаад 6 см гээд гаргаад ирэх нь. За одоо тэгэхээр талбайг олно гэдэг нь. За би энийг 1 гэдэг угаарлчих. 1-р дүрс бол квадрат байх нь. 2-р дүрс бол уралжин байх нь. Гэтэл энэ квадрат учраас энэ тал мөн адилхан 8 см байна гэсэн. За одоо эндээс хэдүүлээ олъё. S1 бол квадратын талбай болох гэж байгаа учраас 8-ыг өрчгөн 8 гээд 64 см квадрат. S2 бол бид нэр гурвалжны талбай болох гэж байгаа. Тэр гурвалжны талбай энд 90 градусын өнцөг үүсэж байгаа учраас за өндөр нь 8, суур нь 6 ахна. Тэр суурийг өндөрөөр үржүүлээд 2 туваа 6, 8-ын 48, 48-ыг 2 туваагаад 24 см квадрат. Тэгэл нийт талбайгаа олох гэж байгаа учраас хэдүүлээ 64 дээрээ 24-өө нэмээд 88 см квадрат талбайтай буюу Б хариулт гарч байна.